дээ. Budget alert буюу сануулга тохиолдол үзье. Эхний хэлжид my account би өөрийнхөө аккаунт руу орно. Тэгээд энэ дээр оронгууд budget гэсэн хэсэг байгаа. Зүүнтлийн менюн дээр. Яг одоо л надад budget байхгүй байна. Тэгээд тэгэхээр budget тохиолцгоо шинээр ямар төрлөө сонгоно. За би болохоор cost буюу төлбөрийн төрлийг сонгоод за энийг нь болохоор monthly гэдэг. За энэ $5 гэж нэрлэлчихье. За сар болгон recurring буюу байнга энэ сараас эхлэнэ fixed гэдэг $5. Ер нь бол budget хийж байгаа нь $5 бол гэсэн үг. За юу орох вэ гэдэг сонголтууд байгаа. Тэс сонголтуудаа хийж болно. За ингээд цаашаа actual буюу forecast гэж хоёр янз байдаг. Нэг нь болохоор арай болоог бахан за ер нь болох гэдэг юм шүү гэдээ хэлчихдэг. Нөгөөх нь болохоор яг жигнэсээ тийм болчлоо гэсэн үг. За би болохоор 80% гэж тохиолчий. Actual гэх тэнгүүд $5-оор тавьсан учраас $4 төлбөр гарчих юм бол надлаа одоо шийднэ мэдээлэл өгнө гэсэн үг. За тэгээд энэ нэрээ би мэйлээ бичих юм бол миний тухайн бүртгэлтэй мэйл рүү gmail.com энэ лөө маань юм очих хэрэгтэй гэсэн. Тэний бодч чинь болчлаа шүү $4-ийн төлчлөө шүү гэдэг. За ийм бохиргоотой яг чинь окей юу. За ингээ болцсон. Шинээр үсцэн. Одоо юу болох вэ гэд. Энэ маань одоо ингээд ажиллана. Тэгээд ерөнхийдөө бол нэг 15 минутын зайтай л үү дээ. Шалгаа явж байгаа цаанаа. Тэгээд энэ маань болох юм бол над руу мэйл явуулах хэрэгтэй.